Энэ хий. Манай ангийн толгаалаа. Тэг яхаараа чам руу хар шөнөр чадвчдээ. Юу манай ангийнх маргааш уулзна гэсэн штэ хараа. Тэгэд над руу сануулж мессеж хийсэн юм болов? Яах чай. Хэн хийрхий? Энд байгаа эдэн бүгдээрээ л ирнэ гэсэн. Уцаа өгч дөө. Яг гэж. Зүгээр өгч. Хөш. Чи намайг ээлжтэй үед ер нь ингээл хүн амтантай чатлаад уулзаж уулзраад яваад идэг юм шүү дээ. За яалаа гэж дээ хараа. Уцчаа ингээ кодтай. Facebook-ыг надаас нуун. Ийм учиртай байсан юм уу? Хараа би чамд утасныхаа кодыг хэлээд тэгээ Facebook кодоо хэлээд энэ хавийн амтанд бүх кодоо зарлаад яваад байвал миний хүний ирэх хувийн орон зай одоо яах вэ? Би чиний нөхөр чинь биш үү? Эхнэр нөхөр хоёрын хооронд ямар юмныхан тэр хувийн орон зай маа байдаг юм бэ? Хүн болгон хувийн орон зайтай байдаг юм за. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт зөвхөн гар хүрэх зодохыг ойлгохгүй. Гэр бүлийн хамаарал бүхий хүнээ зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэрэгэд халдсан бол гэр бүлийн хүчирхийлэл хэмээн үзэж зөрчлийн тухай хууль эсвэл эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Таныг найз нөхөдтэй нь уулзуулахгүй, ажил хийлгэхгүй, утас болон олон нийтийн сүлжээнд хаягийн шалгадаг нь өөрөө гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр учраас та харьяа цагдаагийн байгууллагатаа хандах эрхтэй.